Сайн байцгаана уу? Өнөөдөр өөрийн их сургуулаа танилцуулсан видео ихээр шийдсэн байгаа. Хамтдаа Конкуг их сургуулаар аялцгаая. За би одоо Конкуг их сургуулийн хаалган дээр ирсэн байна. Конкуг их сургууль нь маш том кампустай учраас олон талаасаа орж болох хэсгүүдтэй. Одоо харин хэдүүлээ Конкуг их сургуулийн маш олон сонирхолтой газруудтай очиж танилццгаая. Энэ хажууд харагдаж байгаа барилга бол Конкуг их сургуулийн эмнэлэг. Конкуг их сургуулийн эмнэлэг нь 80 жилийн түүхтэй ба Конкугийн оюутнуудад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг. Энэ бол Конкуг их сургуулийн номын сан. Конкуг их сургуулийн номын сан нь анх баригдаж байхдаа Азиа хамгийн том номын сан байжээ. Олон төрлийн танхимын янз бүрийн номнуудыг эндээс олж болно. Зөвхөн оюутны картаа дараад ороход л болно. Мөн оюутнууд хичээлээ хийж болох мөн шалгалтандаа бэлтгэд зориулсан маш олон тав тухтай хэсгүүдтэй. Одоо харин миний бас нэгэн хичээлээ үздэг урлагийн танхим руу очиж сонирхцгаая. Урлагийн танхим, кино урлаг, жүжиглэл, хувцс дизайн, мөн зураг урлал гэх мэтчлэн олон төрлийн уран бүтээлчдийг бэлддэг газар. Энэ бол жүжиглэлтийн танхим. 야, 네가 그 돈을 그렇게 말할 수가 있어? 우리 일생을 바꿔놔줄 이 돈을? 야 바보야, 정신 차려. Харин одоо Оно Кёгвон буюу хэлний танхим руу явцгаая. Энэ бол хэлний танхим. Энд олон улсын оюутнуудад зориулсан солонгос хэлний хичээлийг заадаг. Би ч гэсэн мөн мэргэжлийн хичээлийн хажуугаар солонгос хэлийг энд үздэг. Харин одоо Конкуг их сургуулийн бас нэгэн бэлэгдэл болсон Игам нууртаа очиж танилццгаая. Мөн би яаж Конкуг их сургуульд элсэн орсон бэ гэвэл Идүүл Айнаар зуучлуулж энд ирсэн байгаа. Идүүл Айн компани нь надад цаг алдалгүй мэдээллийг олгож, тусаж дэмжиж өгч байсанд баярлалаа. Энэ бол Конкуг их сургуулийн нуур харагдаж байна. Оюутнуудын тав тухтай байдлын төлөө дуу чимээг багасгахын тулд ийм том хиймэл нуур хийсэн гэж сонсож байсан юм байна. Нуурын хажууд сууж болох хэсэгтэй. Конкугийн бэлэгдэл амтан дээр очицгоё. Харин одоо Конкуг их сургуулийн дотуур байр руу явцгаая. Энэ бол Конкуг их сургуулийн дотуур байр. Dream, Frontier, Vision, Lake гэсэн 4 хотгоноос бүрдэнэ. Дотуур байр нь 2 хүн байдаг ба өрөө болгонд хувийн ариун цэврийн өрөөтэй. Энэ бол дотуур байрны хоолны газар. Конкуг их сургууль нь нийтдээ 4 хоолны газартай.
Нэг хоол нь 5500 вон байдаг. Мөн олноор нь нэг дор мөнгөө төлөөд картаа уншуулад идэж болно. Одоо бид хоёр хоолоо идлээ.